Шүүх эрх мэдлийн их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа шүүгчийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг болохыг харуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгалмааг онцолж байна. Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүх хуралдаан хийж байна. Байгалмаа шүүгч 1996 оноос эхлэн шүүхийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн тасралтгүй 23 жилийн турш шүүгчээр ажиллаж байна. Байгалмаа шүүгчийн тухайд нэг өдөрт 4-8 шүүх хурал тавлагддаг ба шүүх хуралдаан мөрийн дараа шүүхийн шийдвэрээ хууль заасан хугацаанд багтаан бичдэг. Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүхийн мэдээлэл авалгааны нэг ажилтнанд 7 хоногт дунджаар 40-с 50 нэхэмжлэл ирдэг ба үүнийг нэг шүүгчид хувааж авч үзвэл өдөрт 6-аас 10 орчим нэхэмжлэл оногдож байгаа юм. Шүүгч хэрэг маргааны төрөл зүйлээс хамааран шүүх хурлыг бие даан болон бүрэлдэхүүнтэй шийддэг байна. Шүүгч хүн ямагт хөгжин дэвшиж тасралтгүй сурч боловсрч байдаг бөгөөд шүүхийн сургалт судалгаа мэдээллийг хөрвүүлэн шүүгчийн ажлын байран дээр хөгжих боломжийг бүрдүүлж цахим сургалтын системийг нэвтрүүлээд байна. Байгалмаа шүүгч шүүхийн хүрээлэнгээс зохион байгуулдаг иргэний эргийн шүүгчдэд зориулсан сургалтанд хамрагдан суралцаж цахим системд байршуулсан хичээлүүдийг үзэн судалгаануудтай танилцдаг байна. 2023 оны шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн ажлын ачааллын тайлан дүг мэдээнээс авч үзэхэд нийслэлийн хэмжээнд 211 шүүгч байгаагаас 186 шүүгч ажлын зохис хэмжээнээс сэтэрсэн ачаалттай ажиллаж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Хүний эрх хэрэгжүүлэг ханган хамгаалах их үйлсэд цаг наргүй зүтгэж яваа шүүгчийн нэг өдөр ийхүү дуусч байна. Бидэнд өөрийн ажлын нэг өдрийг танилцуулсан шүүгч Байгалмаа талархснаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье. Монгол улсын шударга ёсыг бэхжүүлэх их үйлсийг түүчээлийн ажилд шүүх эрх мэдлийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй шүүгч болон шүүхийн салбарын бүх албаа хаагч та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлье.